8 хүнийг нэг баг болгож ажиллахыг бол хэцүү. Тэгээд бүгдээрээ дор уурны аягтай те өссөн орчин өөрөө дүүчээс яг те боломжоор нэг нэгнийгаа нөхөхтэй энэ үднээс ямарсан баг болгож ажилладаг. Багш бол ер нь их цаг амар баримталдаг. Ер нь хийх ёстой юмыг заавал хийн. Угаасаа хийх нь ойлгомжтой юм чинь заавал хий гэж тулгадаг. Тэгээд бид нар бас багшийг бас тэгж их юм тулгаж шаардаж тэрнээс бас их юм сурсан. За хамгийн түрүүнд олж авсан зүйл бол багаар ажиллах чадварыг нэгдүгээр би үнэхээр багаар ажиллаж чаддгүй байснаа бол хүлээж зөвшөөрдөг гэсэн яг тэр үед жоохон нэгнийхээ буруу зураг ингэж ойлгохгүй дутагдaltaй талыг ингэж хэлж мэлхтэн жоохон ундууцах ч юм уу тэгэл яг тэр үндээс хойш тэгэл хамгийн анх бол яг багаар ажиллах чадварыг л хамгийн түрүүнд өөртөө суулгаж чадсан юм гэж боддог. Багийн хамтын ажиллагаа тэгээд маш их золиосыг шаарддаг энэ спорт маань. Яагаад гэвэл энэ тэмцээнд орохын тулд 8 хүн бэлддэг. Ганц үнээс шахлахгүй олон үнээс шахлаад учраас хүн болгоноос маш их ур чадварыг шаарддаг. За цаг барих, за тэгээд нэгэндээ туслах, нэгэндээ хэл мэдээ дамжуулахаас ахвал ер нь бол аль болохоор нэгнийгаа нөхсөн юм л байдаг да. Ер нь баг төр нь ямар уур амьсгал, ямар шин чанар байх хэвээр тэгээд тэрнийг бүрдүүлэхийг зорж ажилладаг да. Энэ спорт нь аюул хүмүүжлийг шаарддаг. Нэг маш их хүндэтгэх, эцэг эхээ хүндэтгээс эхлүүлэл эцэг эх хамгийн түрүүнд маш сайн хүндэтгэх, багшаагаа хүндэтгэх, ах дүү бүгдийг маш сайн хүндэтгэх хэрэгтэй. Яг л энэ багийн спорт, багийн хамтын ажиллагаа тэгээд ер нь бусдыг бодох сэтгэл бас айгүй орсон гэж боддог, сурсан гэж боддог. Би бодлоо өөрийнхөө очрыг бас мундаг гэж бас боддгоо. Яг тийм учраас мэдээж мундаг хүмүүсийг хамгаалах нь бол бид нартай бас мөр зэрэг өөрийнхөө чадвар шинээр хичээж ажиллах, бусдуудаа байхгүй үед нь сайн нөхөж байх, ер нь бусдуудаа алдаад дутагдал маш сайн засаж явах хэрэгтэй л гэж боддог шүү дээ. Үзүүлж байгаа амжилт болгонд маань бүх багийн тамирчид надад нөлөөлж идэг. Одоо чинь би одоо мэдээж чадахгүй байгаа болохоор ингээд шантрах үе зөндөө байсан бүр алхам тутамч баг байх юм гэсэн. Тэр болгонд ингээд багийн найзууд, ах нар, дүү нар гэл бүгд л надад дэмждэг байсан. Тэр утгаараа л айгаа нэг жигд юм шиг л гаднаас харахад бол айгаа мундаг тамирчид жигд бол шинэ гэж харагдах. Би бол дотроо бол жоохон бэлтгэлмүүд байсан гэж өөртөө л хайл ер нь бол боддог л та. Хэсэг хугацаанд одоо бол гайвэ болж байгаа л гэж. Энэ багийн хамгийн баг нь хамгийн залуу тэгээд хамгийн том биетэй тэгэл хамгийн том чигтэй ер нь тэгэл тийм утгаараа л хамгийн гэдэг байлгүй. Нэгээ маш их үгэлдэг. Өө тэр минь одоо юу гэж байгаагаар гэл инээ тэргээл одоо ер нь бол ах дүү нар гэхээс илүү бүр бүгд найзууд болсон. Бүр маш сайн найзууд гэр бүлээс ч илүү баг тийм байхаар найзууд болсон. Бүр бид нар ер нь бэлтгэл хийхдээ бол энэ сүүлийн тэмцээн болохоос нэг 2-7 хоногийн өмнө 3-7 хоногийн өмнө бид нар хамт байрлаж бэлтгэл хийдэг. Дотор байранд юм уу эсвэл одоо олимпийн хороонд ч юм уу те тэгж бэлтгэл хийдэг гэсэн. Тэр утгаараа бүр хамт амьдрал тэгэл явснараа бид нар бүр айгүй татан болсон гэсэн. Дэлхийн аваргачлалуулах тэмцээний хүрд медаль хүртсэн Монгол улсын шигшээ баг 8 тамирчны бүрэлдэхүүнтэй. 2016 он Монгол улсын аэробик гимнастикийн шигшээ багийн тамирчид төвөнд нэгэн шинэ хуудас нээлээ. Одоогоос 4 жилийн тэртээ зохиогдсон аэробик гимнастикийн дэлхийн аваргачлалуулах тэмцээнээс хүрд медаль хүртэж байсан тэр түүхэн амжилт тохиолдлын биш байсан гэдгийг баталж манай баг дэлхийн аваргын тэмцээний хос хүрд медальтан болсон билээ. Хамгийн анх гэх юм бол би таеквондо аэробикээр хичээллээд Солонгос руу тэмцээнд явж исэн. Тэгээд тэр үеэс хойш 10 жилээ төгсөөд дээд сургуульд орохдоо аэробикийн баг руу ороод тэгээд бэлтгэл сургуультай хийжсэн. Тэгээд ерөнхийдөө шинжлэх ухааны технологийн сургуулийн хамгийн анхны багийн бүрэлдэхүүнд бий байсан. Тэгээд энэ багт одоо бараг 2008 оноос хойш одоо хүртэл тэмцээнүүд орж байгаа. Дунд нь бас нэг ганц 2 жил завсарсан. Би анх нөгөө юу байсан? Оюутан 12 оны намар оюутан болж орж ирээ шинжлэх ухааны технологийн сургууль тамирын хичээл
жоохон хоцорч хичээлээ сонгосон. Гэсэн тамирын хичээлд нь аэробик гимнастик хичээл байхаар за сонгоо судлаад үзчихье гэж бодоод. Тэгээд сорилын хичээл дээр нь биений хүчний сорил авдаг. Сүнэлт мүнэлт тэгэл янз бүрийн юм. Тэндээс нь юу яагаад тэндээс нь одоо тэгээ шалгараал намайг авч яасан. Тэгээд анх намайг золбоо маа багийн гишүүн хүүхд надад зааж сургаж явж байсан. Тэгэл хамгийн анхны тэмцээнд 12 оны 10 сард би ч нэг 9 сард ороод 10 сард дэлхийн цомын тэмцээнд Австрали руу явчихсан. Анх бол жоохон хэцүү, тэгэл яг цаг нь тулцсан. Тэгэл maaхан намайг шахаал намайг тэгэх ёстой, ингэх ёстой гээл бүгд заавал одоо явах ёстой болохоор тэгэл хийжсэн. Эхлээд бол жоохон шантарч байсан би. Чадахгүй байгаад тэг яг ингээ өөрөөр хийх гээд тэгэл ямар ч сан тэгэл манайхан тэгэл дэмцээр гаал тэгэл явсан да. Тэгээ тэр тэмцээнд очиж бас төрүүлсэн. Тэгээд анхны медаль аваад төрийн талбайгаа төрийнхөө дуулыг сонсоод байж хат их л сайхан. Анх шүтээс шинжлэх ухааны технологийн сургуульд элсэн ороод нэгдүгээр курсээсээ энэ спортоор хичээлж гисэн. Яг энэ спортоор хичээлэхэд яа манай багш мал их төлөвлөж болж гисэн дөө одоо нэг би шүтээс шинжлэх ухааны технологийн сургуулийн юугаа биеийн тамирын хичээлийг сонгон судалдаг. Одоо жишээ нь сакс, волейбол, аэробик бүх ч юм те. Тэр талаараа би болохоор өөрөө болохоор нэг хөнгөн атлетикээр хичээл дуртай байсан. Тэгээд тэр утгаараа аэробикийг анхаарал айгу гоё энэ төрний шиг айгу үзэсгэлэнтэй спорт гэж одоо тэгээ багшаасаа гуйж тэгж анх хичээлж орж ирсэн да. Тэгээ 10 онд нөө өсвөрийн лайт клубд мөнх хэрэглэгч удирдлаганд ороход 10 жилээсээ явж эхэлсэн. Тэгээд одоо оюутан болоод дэлхийн авралын явахад ерөөл атгагч удирдлаганд ороос энэ баг хамт олонд ороод дэлхийн сургуультай гээд дэлхийн аврагын тэмцээнд орсон. За би 2007 онд Хөвсгөл аймгийн одоо биеийн тамирын спортын газрын тамирчин гэж анх Хөвсгөл аймгаас энэ спортоор хичээл эхэлж байсан. Одоо нэг 10 дахь жилдээ хичээлж байна. Аэробик гимнастикийн спортоор одоо нэг бүх төрлөөр нь ерөнхийдөө хичээлсэн. Тэгээд эрэгтэй ганцаарлсан, хосын төрөл, гурвалсан төрөл, багийн 5 хүнтэй бүрэлдэхүүнтэй ингээ багтаад ингээ явдаг байсан. Энэ степ аэробикийн төрлөөр бол анх удаа сая дэлхийн аваргаар бэлтгэж оролцсон. 2010 оны хүртэл аймгаас тэмцээнд орсон. Тэгээд л одоо ингээд шинжлэх ухааны технологийн сургуульд ерөөл бат багшийн удирдлагаар бэлтгэл сургалт хийж байгаа. Би 10 жил яг энэ спортоор хичээлж байна. Тэгээ 10 жилээсээ хичээлж жагаад их сургуульд яг шинжлэх ухааны технологийн сургуульд орсон. Тэгээд ер нь бол багаас яг тамирчны хүмүүжлээр явсан. Дэлхийн аваргачлалуудах тэмцээний хүрэл медаль хүртсэн Монгол улсын шигшээ баг 8 тамирчны бүрэлдэхүүнтэй. Хүүхэд наснаасаа эхлэн энэ спортод чимдсэн залуус ууггүй хичээл зүтгэл хамтын их хөтөлбөрийнхөө үр шимээр нэг баг болж нэг хүсэл тэмүүллийн төлөө нэгдэж чадсан юм. Тэдний эрхэм зорилго өмнөх багийн амжилтыг баттгаж дэлхийд Монголоо таниулах их хүсэл байлаа. Өмнөх үеийн анх нарын амжилтыг баттгсан тэднийг холон улсад хүлээн зөвшөөрч манай тамирчдад дэлхийн шилдэг тамирчин хэмээх хэрхэн алдрыг олгосон юм а. Энэ багт нэг өмнө дэлхийн аврагт ороод медаль авч ирсэн багаас ганцхан би байсан. Анхны тэмцээнд мэдээж бас бид нар маш их бэлтгэжсэн. Тэгээд бэлтгэлийн хуваар, бэлтгэлийн явц ч гэсэн маш өндөр түвшинд байсан. Тэгээд бидний бэлтгэлийн цагийн хуваар одоо өглөө өдөр орой хэмтчлэн өдөрт 3 удаагийн бэлтгэл хийдэг байсан. Тэгээд нэг удаа бэлтгэлээсээ одоо 1 минут хоцроход л багш маань шууд зөрөөл гараа явдаг. Тийм хатуу чанга багштай шаардлага өндөртэй багштай байсан тул бас бид нар одоо өдий зэрэгтэй амжилтанд хүрж байгаа гэж ойлгодог.
дэлхий бол маш цочролд орж хүлээж авсан. За тэгээд тэр зам сургаггүй байсан монголчуудын хувьд бол хүрэл медаль дээр гараад ирэхэд бол бид нар өөрсдөө ч гэсэн шоконд орж байсан. За ер нь тэгэл тэмцээнд усаад медаль аваад тэгээ маргааш нь бас нэг шоконоос гарч ирсэн дээ. Тийм бол байсан. Тэгээд жижигхэн монголчуудын хувьд бол онооны хувьд бол Орос Хятад хоёр оноо тэмцсэн. Тэр үеийн дүрмээр бол ийм байсан. Оноо тэмцэхлээр финалийн шатанд оноо тэмцэхлээр ижлэх медаль өгдөг. Тэгэхээр Орос Хятад хоёр оноо тэмцээд 2 алтан медаль аваад мөнгөн медаль устдаг. Тэгээ бид нэр хүрэл дээр бууж ирсэн. Тэгээ бидний онооны зураг болохоор ерөөсөө л 1000-ны 1. Тийм ойрхон ингээд хүрэл медаль дээр бууж ирсэн. Тэгэхэд бол бид нар цааш бол боломж байна гэж харж байсан. 2012 онд Болгарийн Софи хотноо болсон дэлхийн аваргын тэмцээнд Монголын тамирчид дэлхийн нийтийн анхаарлыг татаж чадлаа. Энэ төрлөөр дэлхийд танигдаагүй байсан монгол хөвгүүд хүрэл медалийн тавцсан зогс нь олон хүнийг гайхшруулсан лавтай. Тэр бүхэл манай тамирчдыг бүтэн жилийн туршид допингийн хяналтанд авсан байх юм. Түүхэн амжилтын эзэн Монголын тамирчид ингэж л дэлхийн нийтийн анхаарлын төвд орж ирлээ. Анх ч нь бол бид нар чинь уйлаал тэрвэрлдээл бүх тамирчид үзэгчид ингээл манай Монголын хөгжөөнд дэмжигчид одоо тэр заалан дээрээс дээдлийн нөөг үзэгчдийн сандал дээрээс өсөрч бууж ирээд биднийг тэргээл аваад маш их баяртай байсан. Үгээр илэрхийлэхийн аргагүй маш их баяртай байсан. Тэгээд бусад орнууд ч гэсэн биднийг бас гайхажлээсэн баг л та. Ерөөсөө өмнө гарч иж байгаагүй, өмнө нь ерөөсөө олон улсын түвшинд байгаагүй тамирчид гарч ирээд тэгээд медаль авахд хүмүүсээс гайхажлээсэн баг л та. Анх бол хүн тохиолдол авцсан гэж боддог юм шиг байна. Гэхдээ Орос Хятад энэ хоёр том гүрэнтэй бол нэг жижигхэн Монголоос өрсөлдөөд бас 3-т орндог бол тий том амжилт байсан. Монголын гимнастикийн түүхэнд бол 55 жил бол хийгдээгүй ийм л амжилт. Тэр зам гимнастикийн Монголын түүхэнд бол дэлхийн авараас хүрэл медаль байгаагүй. Тэрнийг бол аэробикийн төр дээр авчирсан бас баяртай байдаг. Монголчууд ингээ хүрэл медаль авах бол хамгийн хэцүү юм. Нэг жилийн турш допинг хяналтанд орсон. Тэр бол бас хүнд байсан. Аргагүй л ямар сургаггүй байсан монголчууд гинт дэлхийд гараад ирэхлээр допинг контрол, монобаг контрол нэг жилийн турш хянагдаж ирсэн. 13 оны 1 сарын 1-ээс 13 оны 12 сарын 31-ний хооронд. Тэгэл тэр хооронд бүх бэлтгэл сургуулийн төлөвлөгөө олон улсын тэр допингийн холбоонд улирал тутам илгээдэг. Өглөө өдөр орооны бэлтгэл өөрчлөгдвөл тэр дор нь бас мэйлээр явуулдаг. Тэгээд тэр хугацаанд яг биднээс 2 удаа допингийн шинжилгээ ирж авч ирсэн Монголоос. Тэгээд бид нар юугаар эхлэхтэй гэдэг юм. Хэрэглэх юм байх юм шиг тэгээд байгаагаар л бид нар бол өрсөлдөж байсан. Энэ жилийн дэлхийн аваргын хувьд бол яг өмнөх 2012 онд хүрэл авсантайгаа харьцуулаад ингээд 4 жилийн дараа үзэх юм бол ер нь бол баг үндсэндээ 100% шинжлэгдсэн. Тэгээд бас манай багтаас 2 хүүхэд нөө яшин шалгалт өгж байгаа учраас яг шарга бас нэг тэмцээнээс болоод нэг 2 хүүхдээ бас амьдралыг бас өөрчлөхөө гэсэн үднээс төгсөө явсан 2 хүүхдээ буцааж оруулж бэлдээд тэгжээж одоо 90% шинжилгээгээр энэ тэмцээнд орсон. Яг өмнөх 12 онд дэлхийн аваргад орсон нэг тамирч маань буцаж орж ирсэн. Ингэжээж юмсан энэ амжилтыг бол дахиж давтсан. Юу нь бол амжилтаа дахин давтна гэдэг бол анх хийхээсээ илүү хэцүү хүнд байд юм байлээ. Тэгээд бас миний хувьд бол бас нэг сар гараа гэртээ эмнэлэг твтээд бас бэлтгэлийн цаг хугацаас цалгарцсан. Хэдий тэмч бас манай багийн ахлагч Тэмүүлэн болон Золбоо нарын одоо удирдлагын бас бэлтгэл сургалтаа өгөхгүй хийсний үр дүнд баг хамт олон нэгдэж өөрсдөө бэлтгэлээ хийж явсан. Тэгээ багш ингээ орж ирээ тэгээ айгүй богинохон хугацаа үлдсэн байсан. Яг тэр хугацаанд ингээд бас айгүй олон зовлон жаргалн ингээд давхцаж явсаар байгаад яг дэлхийн аварга дээр ингээ хүрэхэд бидний ер нь бэлтгэл хандсан байсан. Тэгэл яг өөрийнхөө хийх ёстой юмыг алдахгүй яг хичээл яг бэлтгэл дээр хийх юм бол болно даа гэл. Тэр үед нөх амар сандарч байгааг яад бол бэлтгэл хангалттай сайн байсан болохоор
яг ер нь бол сэтгэл санаа тайван байсан. Өмнөх тэмцээнүүдэд дандаа бид нар алтан медаль авна. Яагаад гэвэл бид нар бэлтгэлээ маш сайн хийсэн байсан. Ер нь бол алт аавна л гэж бодож орж исэн доо тэмцээнүүдэд. Бэлтгэл сургалт ер нь сайн байсан болохоор яг тэмцээний гарах үед нэг сандрал байгаагүй. Гэтэ бас тодорхой хэмжээний юм алдахгүй хиймсэн, зэрэг хийх юмсан гэсэн тодорхой хэмжээний айцсаас тэмцээний өмнөх яг гарах алдаад төрж ирсэн. Тэгээ яг тэмцээний үед болохоор эхний позон дээр ер нь амар жоохон айдаг гэсэн. Тэгээ яг поз авахад артлт хашаа гэдэг манай дүү гэдэг гэсэн. Тэр хашаар ороод за яг степ онгаачихад энэ дээр алдчихад гэж амар айцтай байдаг. Тэгэл яг ая дугаараа л яг хийх юм алдахгүйс болохоор яг тэгээ цааш нь за алдаагүй юм чи өөрөө бүхнөө цолцоод дайцлаад хийнэ гэж одоо гайгүй явсан. Хэдий би анх удаа ингээд дэлхийн аварт явж байгаа ч гэсэн яг хувийн зорилго гэх юм бол мэдээж ямар нэгэн шагналт байранд орно гэдэг зорилго тавиад явсан. Өмнө нь дэлхийн авараас медаль хүртсэн баг хамт олонныхоо одоо хөдөлмөрөөс нь хойш татгамд бол өөрөө маш их хичээлж өөртөө их ажилладаг байсан. Тэгээд яг хөө сансны үед бол дэжгүй байсан л да. Өөрөө тэгж яг дивжин дээр гарах үе хүртэл нь яг ингээд сайн бэлдсэн. Сэтгэл санааны хувьд ч болоо мэдээж тэнцэж олон удаа очиод үзсэн тамирчтай энэ зэрэгцээд нэгсэндээ зэрэгцээд үзэн хэлээр чинь яхан хэцүү байх талтай. Гэтэ яг удаж байсан. Саяны дэлхийн аварга бол үнэхээр сайхан тэмцээн болсон. Би бас өмнө нь 2012 оны дэлхийн аваргад хосын болон багийн төрлөөр орж исэн. Мөн 11 оны Шинжээний оюутны дэлхийн аваргад бас орж исэн. Тэгээд яг өмнөх дэлхийн аваргад бол бүр 25 дугаар хайранд одоо өөрийнхөө оролцсон төрлөөр байр эзэлж исэн. Тийм болохоор бас энэ дэлхийн аваргад одоо миний бас яг уг спорт бол миний нас жоохон 26-7 хүрсэн болохоор ерөнхийдөө бусад тамирчтай бол арай ахмад болохоор одоо сүүлийн дэлхийн аварга гэж өөртөө ч их зорилго тавьж их бэлтгэл сургалтаа их чармааж хийсэн. Тэгээд ямар ч гэсэн сайн багш, сайн тамирчдын одоо хамтарсан юм хөлс хөдөлмөрийн үр шимээ хүртээд дэлхийн аваргад одоо медаль авах үнэхээр сайхан байсан. Ах спиналдаа гарч ирэл 3-аар оноогоо сонсох гол хүлээж хахад би бүр ингээл харж чадахгүй тэгэл хүлээж тэгэл 3-аар гараад ихэд өөр ирэхгүй л ойлаа. Их л гоё байсан. Би бол яг дэлхийн аваас хахад болж байгаа. Хамгийн анхны ер нь хамгийн том тэмцээн маань Арабикийн. Тэгээд яг авахд бол яг үгээр илэрхийлж чадахгүй тийм л сайхан байна та. Яг бол тэр бол үнэхээр гайхамшигтай л гэж хэлэхээр. Ялангуяа миний хувьд маа дүүнэрийн хувьд бол би анхны дэлхийн аваргын хүрэлт. Анхны дэлхийн аваргын тэмцээн, анхны дэлхийн аваргын хүрэлт мэдээ. Одоо миний хувьд авсан, одоо багийн дүүнэрийн минь авсан. Тэгэхээр тэр яг үгээр хэлхийн л аргагүй тийм гоё мэдрэмж төрсөн дөө. Одоо жишээ нь бид нэр өөлхт нь өөлж, бүр баярлахт нь яаж баярлж ирсэн гэдэг үгээр хэлж чадахгүй юм л та. Медаль зүүж хахад яг тухайн үеийн сэтгэл хөдлөл бол аягүй их тийм маш л их өндөр байсан. Надад аягүй их тийм ерөөсөө тийм мэдрэмж баг авч байгаагүй. Хамгийн түрүүнд одоо аав ээжигаа
Ах чигаа. Өө ингээл юм хэвчээ. Дэлхийн аваргын тэмцээнд явах хүрэл медаль авахтаас баярлж исэн. Тэгээ хүрэл медаль ч гэсэндээ авсандаа баярлаад уйлж исэн. Багийн дүүнер маань болохоор бас яг бид нар анх медаль авч исэн шиг тэрвэлдээл уйлал маш гоё байсан. Тэр мэдрэмжийг бас дахин мэдэрсэндээ бас маш сайхан байсан. Юу нь бол амжилтаа дахин давтна гэдэг бол анх хийхээсээ илүү хэцүү хүнд байд юм билээ. Тэгээд бас миний хувьд бол бас нэг сар гараа гэртээ эмдэх твтээд бас бэлтгэлийн цаг хугацаас цалгарцсан. Хэрвээ тэгээгүй байсан бол гэж бодлоор бас мөнгө медаль ч юм уу те магадгүй алтан медаль болох бас болцоо байсан байх гэж боддог. 2016 он Монгол улсын аэробик гимнастикийн шигшээ багийн тамирчид төвхөнд нэгэн шинэ хуудас нээлээ. Одоогоос 4 жилийн тэртээ зохиогдсон аэробик гимнастикийн дэлхийн аврагч нар болох тэмцээнээс хүрэл медаль хүрдэж байсан тэр түүхэн амжилт тохиолдлынх биш байсан гэдгийг баталж манай баг дэлхийн аврагын тэмцээний хос хүрэл медальтан болсон билээ. Монголчууд ч тийм юу штэ. Ямар нэг юмд хурдан дасан зохицдог. Нэгэсэндээ тийм стереомагийн хүмүүс байна. Тийм моно бол биш. Япончууд бол нэг өөрсдөө яг нэг юм жанжин шуумтай тэрнээсээ гардгүй яваад байдаг тийм. Солонгосууд, Азууд, Хятадууд нэг ялгархаар өөрсдөө имиж бүрдсэн байдаг. Монголчуудод бол болохоор аль шинэлэг байна, аль сонирхолтой байна тийм. Тэр болгонд хөрвж чаддаг. Энэгээр бас энэ богино хугацаанд бас энэ өндөр амжилтанд хүрсэн гэж бас хэлж болно. Гэхдээ бас алдаа оноо юм бол байдаг. Тэмцээнээс тэмцээн тэр нэг сайжруулж явж байсан. Тэгэхээр анх бол биднийг тамирчин байх гэж одоо бид нар бол нэг оноо авах юмсан гэж анх бол тэмцээнд ордог байсан. Тэгэхэд нэг 18,900 оноо авч хатвал бид нар нэг 6,000 орчимтой оноо 6,900 оноо аваад бол баярлж байсан. Тэрнээс хойш бол те нэг ардаа нэг орон оруулчих юмсан гэж одоо өрсөлддөг байсан. Тэгээ энэ мөн цаашаа явсараад финалд ордог болоод нэг финалд ордог болчих юмсан гэж бас өрсөлддөг байсан. Бидний үед бол тэгээ финалд орохын төлөө өрсөлдөж яваад 9 дугаар байранд ороод урдураа таслуулж авах бас эргүүлээд те өшөөх болов байна те юм хий гэсэн сургамжийг бол үлдээж ирсэн. Тэгээ энэтэй харьцуулахад бас өдөө зэрэгтэй ингээд энэ спортын төлөөс ингээд ажиллаа явж байгаа бас бахархдаг. Тэгээд одоо бол нэг Монголд 22 олон улсын хэмжээний мастер төрсэн байна. Би одоо анхны олон улсын хэмжээний мастер. Тэгэхээр бас ардаа бас булган сүлдээ явж байгаа бас баяртай байдаг. Бас анхны олон улсын шүүгч. Тэгээд бас ардаа 5-6 олон улсын шүүгч төрүүлсэндээ бас баяртай байдаг. Тэгээд одоогийн тамирчдад ингээ хандаад хэлэхэд бол тэ сурах хичээгээд хийх юм бол одоо бүхэл болцоо нөхцөл бол байна. Бидний үед одоо зааланд орох бүр цагч болдгоо байж. Тэгж яд бол одоо энэ тамирчдад бол одоо жоохон хичээгээд ажиллах юм бол бас тийм дэлхийд бас амжилт гарах ойрхон байгаа. Залуучуудад хандаж хэлэхэд манай спорт бол яг одоо яг бидний насны дээр ороход бол ер нь бол хожимдсан байхад тийм тэгээ бага насны тамирчтай бол хандаж хэлэхэд биднээсээ илүү их амжилт гаргах тийм ирээдүй байгаа шүү гэж хэлмээр. Энэ спорт нь аэробик гимнастик гэдэг спорт нь нэг хатаа спорт гэж яригддаг. Тийм учраас энэ бол спортуудын яг хатаа хаана нээж болж чаддаг гэж боддог. Тийм утгаараа л одоо нэг хамгийн дэд
дээдл нь бол ялцгүй. Эрүүл мэндэд л маш сайн нөлөөд. Одоо бидний эрүүл чирэг бий байна. Аэробикийн спорт маань маш үзэсгэлэнтэй, маш гоё спорт гэж боддог. Тэгээд би бас энэ спортод маш их дуртай, хайртай. Тийм болохоор өдий болтол явдаг. Тэгээд ер нь цаашдаа ч гэсэн хичээлгээ болсон ч гэсэн маш олон жилийн дараа ч гэсэн энэ спорттой холбоотой байна. Ямар нэгэн холбоогүй байлаа ч гэсэн энэ үзэгчийн судалж сууж илээ гэж боддог. Ирээдүйн зорилго тэг спорт болож алахгүй. Тэгэл хөгжүүлсэн нэг багш юм уу шүүхтэй хийгээл явж байгаа. За би 2010 оноос эхэлж Хөвсгөл аймагт уг спортоо бол давхар дасгалжуулагчаа хөгжүүлж явж байгаа. Тэгээ манай аймгийн хувьд бол өсвөрийн багийн тамирчид маань бол сүүлийн 2-3 жил төрүүлсэн байгаа багаараа. Тэгээд ерөнхийдөө бол аэробик гимнастик спорт бол Монголд бол маш их эрчимтэй хөгжиж байна. Тэгээд манай нарийн бичгийн дарга одоо энэ ерөөл утгагч маань бас их сайн ажиллаж байгаа гэж миний хувьд бол боддог. Тэгээд одоо аймаг орон нутаг болон хотын клубүүд бол маш их олширч байгаа. Энд бол би их баяртай байдаг. Монголынхон шин тамирчид болон цаанаас гарч төрж байгаа хүмүүс маань ч гэсэн ингээд бас адилхан медаль хүрчээсэ. Тэгээд тэднэр дүүлгэр дүүрэл болох том жишээний нэг нь болж байгаадаа л маш их бахарч байсан да. Гаргасан амжилтандаа бахархаад яг өөрийнхөө хийх юмыг хийж байгаадаа л бахархдагтай. Ер нь өөрийнхөө хүсэл тэмүүлэлээр энэ спортоо сонгоод хичээлж байгаад юм бахархдаг. Хийсэн юмнаас л нэг урам авах бахархал байдаг. Гэхдээ нэг удаагийн амжилт бол нэг сонирн биш гэж би боддог. Хамгийн гол нь тэр амжилтыг дахиад баттгах гэдэг бол асар ихтэй хүнд хэцүү. Би баталж чадсанараа л бахарч юм да. Бидний хувьд бол яг олимпийн медаль ингээл яриад байдаг. Олимпийн медаль хүрэхин төлөө өстэй. Дэлхийд танигдах хэрэгтэй. Хүнд хүрэх хэрэгтэй, мэдэгдэх хэрэгтэй. Инként бол амжилтанд ямар амжилтанд хэл хязгааргүй. Дэлхийд төрийн төлбөрийн мандууд гэдэг хамгийн наадхан өөрөө үг нэвшүүлсэн. Тэгэж энэ үгний маань бас биелэл болоод одоо спортын гимнастикаар бас Эрдэнэт манаас амжилт гаргаад эхэллээ. Уран цагааны гимнастикаар бас нэлээдгүй олон тэмцээнүүдэд бас яваад амжилт гаргаад ирлээ. За хамгийн сүүлд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохиогдсон 21 орсон тэмцээнд халуунаа дасгалжуулагч манад бас медаль өрн шалгараад ирлээ. Аэробикчд маань бас их оргоос медаль авлаа. Азийн авраас медаль хүртдэг боллоо. Ингээд эхлэхээр ямарваа нэг амжилтанд хэл хязгаар байхгүй гэдэг бол тэгээд энэ үгээрээ нотолж байгаа. Тэгээд дэлхийн төрийн төлбөрийн мандуул гэдгээр ямарваа нэг тэмцээн уралдаанд ямар ч Монголын гимнастикч очиход л шагналт байран зогсож байгаа хэмжээнд хүрчүүл биднэрт олимпийн медаль авах байгаа. Одоо аэробик гимнастикийн ертөнцид Монгол улсын нэр нэгэн танилцжээ. Мөн манай баг дэлхийд сорын ганц хэмээх онцлог тодтолтой. Учир нь бус орны баг эрэгтэй эмэгтэй холимог бүрэлдэхүүнтэй байдаг бол манай багийн гишүүд бүгд залуус. Одоо тэдний дараагийн хүсэл тэмүүлэл тодорхой. Дэлхийд тэргүүлэх эрхэм зорилго тээж яваа Монгол хүүгүүдийн их амжилтын зам дардан байх болтугай.